11 см-ыг харьцах нь 14 см талтай тэгш өнцгт байгаа гэж. Хамгийн том талбайг хайчилж авах замаар бүгднийг нь бол квадрат хэлбэрт бол хуваасан. За тэгвэл хэдэн квадрат үүсэх вэ гэж. За тэгэхээр ийм бодлогыг бодохдоо бол яг хөөр үлдэгдэлтэй хуваах бол шинжийг бол ашиглаад удирчдаг. За тэгэхээр 14-ийг бол 11-т хуваах юм бол 1 ноогдож 3 бол үлднэ гэсэн үг. За тэгэхээр эндээс бол өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр бид бол хамгийн түрүүнд бол 11-ийг харьцах нь 11 гэсэн квадрат бол яг хөөр нэг ширхгийг бол тасалж авч чадна гэсэн үг. Тэгэхээр цаана үлдэх зүйл маань юу болох вэ гэхээр 11-ийг харьцах нь 3 гэсэн одоо хэмжээтэй бол тэгш өнцгт үүснэ гэсэн. За тэгэхээр 11-ийг харьцах нь 3-аас бол бид нар 3 хамгийн томдоо бол 3 гэсэн талтай квадратыг бол тасалж авч чадна. За тэгэхээр 11-ийг 3-т хуваачвал 3 ноогдож яг хөөр 2 үлдэнэ. За тэгэхээр эндээс бол яг хөөр 3-ыг харьцсан 3 гэсэн одоо квадратаас бол бид нар 3 ширхгийг хайчилж авч чадах нь. За тэгэнгүүт бид нарт бол юу үлдэх вэ гэхээр 3-ыг харьцах нь 2 гэсэн одоо нэг ширхэг квадрат үлднэ гэсэн. За тэгэхээр эндээс бол бид нар бол хамгийн томдоо бол яг хөө гэхээр 2-ыг харьцах нь 2-ыг тасалж авч чадна. Тэгэнгүүт цаана бол за мөн адилхан үлдэгдэлтэй байгаа харах юм бол 1 ноогдож 1 бол үлдэх ёстой. За тэгэхээр эндээс бол ийм харьцаатай квадрат бол нэг ширхгийг за цаана нь болохоор 2-1-ийн харьцаатай ийм тэгш өнцгт үүснэ. За энэ үнийг бол яг үгээр 1 гэсэн талтай байхаар 2 ширхэг квадрат бол болгоч чадна гэсэн. За энэ үнийг бас дэвтэр дээрээ зураад үзээрэй. За эндээс бол 5 7 ширхгийг бол үүсгэж чадах нэ.